хэцүү санаг. Хэцүү. Хэцүү ахвал Удаан ингээд алхаад явахаар л хөл таа. чамд ингээ өвлийн үлрэл ер нь чам ямар санагддаг вэ? Хүүтэндээс өвлийн гутал мотлгүй байхад одоо хөл даарж марж бэрнэ. Гэр сургууль хоёр нь ихээр зайтай байдаг вэ? Гэрээс сургууль 15 минут алхаад очив. Автобус явдаг тийм. Явахгүй. Гадуур ингээ сургууль гэртэл үгүй явах юм уу? Гадуур явахад чамд өвлийн гутлнаас өөр юу хэрэгтэй байдаг вэ? Өвлийн күртэг, оролт, малгай. Чамд бэлий байгаа юу? Байхгүй. Араар настай. Хитгээр анги. 7 дугаар анги. Ер нь бол уул дараа тэгээ ханаа төрнө. Ханаа төрөхөд амар хэцүү байдаг байхгүй юу? Ханаа төрөхээр юу хэцүү байдаг вэ? Хоолоо өвдөө тэгээ толгой ер нь бол халуураа тэгээд амар өвдөд ит. Би нүгтэн хэцүү. Өөрөөр хөл улнаасаа дарахаар чамд яг ямар нэг юм шүү дээ. Ер нь л хүтэн мөсөнд орж байгаа юм шиг болдог шүү дээ. Монголын уулд ингээд өвлийн гутлгүй байвал ямар эрсдэлт болох вэ? Өвлийн гутлгүй бол ер нь л ханаа төрн тэгээ дээрээс нь бөөрийн асуудал эхлэх байна. Чи хэдэн настай байлаа? 10 настай. Гэртээ хэдүүлээ амьдардаг вэ? Дөрүлээ. Хийн тэгээ. Ээж ихч агаа би ээж хөдөө. Чамд одоо өвлийн улирал ямар санагдчих? 100-аас хэр санагдчих? Жон даархал тэмргүү тэрнээс бол чаргаар гулгаж хөл бөмбөгдөх нь бол гоё. Чи гэрээс сургууль хүртэл хэдэн минут явдаг вэ? За эндээс автобусны бодол руу нэг 13 минут алхана. Тэгээд автобус хөлөөс ирээд баг удаа автобус ирэхгүй бол доош алхацдаг. Доош алхвал хэдэн минут болов? 30-25 болно. Одоо өвлийн улиралд ингээд чамд даахгүй тул юу хэрэгтэй байдаг вэ? Өвлийн бэлий, носон бэлий, тэгээд носон малгай, носон оролт, тэгээд носон өмд, носон цамц. Тэгэл юуны носон гутал мотлог хэлдэг. Чамд аль нь байгаа нь байхгүй. Малгай байхгүй. Бэлий авахгүй, оролт авахгүй. Өвлийн гутал авахгүй.